Булган аймгийн тогтцол үйлчилгээний анги 2011 онд хогийн цэгдэх 80 орчим га талбайн хогийг ландфиллийн аргаар болж устгасан байна. Уг аргыг одоо болтол хогийн цэг дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус ангид дутагдж байсан түрдэг гинж тракторыг өнөөдөр байгаль орчны сангийн хөрөнгө оруулалтаар шийдэн гардуулж өглөө. Булган аймгийн хувьд хог тойрсон асуудалд нэлээдгүй анхаарал хандуулан ажилладаг. Хог ангилан ялгах цехийг байгуулан хог дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Мөн бүх сумдаа ухдаг түрдэг трактор хог очих машинаар хангасан бол энэ удаад Булган сумын хогийн цэгт түрдэг гинж тракторыг нийлүүлсэн байна. Өмнө нь дугуйтай түрдэг трактор ажиллаж байсан бөгөөд тэр нь техникийн шаардлага хангаж чадахгүй дугуй байн хагарах явдал гардаг байсныг аймгийн тогтцол үйлчилгээний ангийн дарга хэлж байсан юм а. За өнөөдөр манад энэ хүчин чадал сайтай ухагчтай төрөгчтэй энэ одоо трактор бэлтгэн нийлүүлж байгаа явдал нь бол том баяртай байна бидний хувьд. За манад бол өмнө нь бол ковш байсан. Тэр ковш маань бас төрөгчтэй. За ландбил хийхэд бол бас хүрэлцээ их муутай хүчин чадал нь хүрэлцдэггүй байлаа. Ерөнхийдөө бол манай Булган аймаг байгуулагдсанаас хойш энэ хогийн цэг дээр хогоо аялсан 80 га тэлцэн хог байгаа энд. Энэ хогийг бол эхний ээлжинд бид 2011 онд мөн одоо бас байгаль хамгаалах сангаас 168 сая төгрөгөөр эхний ландфил хийгдсэн байгаа. Энэ ландфил маань яасан бэ гэхээр 25 га газрын хогийг ганцхан га газар багтааж ингээд ландфил хийгдсэн. За энэ маань болохоор бас анхдагч болсон гэхэд болно. Бусад аймагуудаас ирж туршлага судалж байгаа давуу талтай. Бид бол одоо шинэ техниктэй болсоо дараагийн ландфилийг хийх бололцоотой боллоо гэж үзэж байгаа. Анхны ландфилийг хийхдээ бид гурван гэрээгээр атцсан гэх тийм ээ. Автозам засвар үйлчилгээний ангитай гэрээ хийгээд тэрний дагуу бол ландфилийг хийж байлаа. Багш техник хэрэгслийн хувьд бол дутмаг байлаа. Өнөөдрийн хувьд бол одоо бас техник хэрэгсэлтэй болж байна. Энэ талаа ашиглаад бид бас энэ хог хаягдлын маань цэгийн ихэнхийг эзлээд байгаа нүүрсний хог гэж их асуудалтай шаланг үлдэгдэл. Тэрнийгээр бол одоо бас төрж бас загон хийгээд biz дараагийн ландфилийг их болцоотой боллоо гэж үзэж байгаа. Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн түрдэг тракторыг Эдмон хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулан гэрээний хугацаанд нийлүүлж байна. Тус тракторт 1 жилийн баталгаат хугацаа олгож байгаа бөгөөд энэ хугацаанд гарсан бүхий л засвар үйлчилгээг Эдмон хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх хэлсэн. Мөн баталгаат хугацаанаас хойш гарсан эвдрэл сэлбэг нийлүүлэлтийг Эдмон хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан захиалж болно гэдгийг компани төлөөлөгчид хэлж байсан юм а. Манай Эдмон компани Улаанбаатар хотын одоо үйл ажиллагааны чиглэл маань гадаад худалдаа за тэгээ хүнсний худалдаа мөн одоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. За энэ удаагийн ажил маань одоо Булган аймгийн Булган сумын тогтцол үйлчилгээний ангид одоо энэ түрдэг гинжит трактор буюу одоо бульдозерыг нийлүүлж байна. За энэ маань одоо энэ тогтцол үйлчилгээний буюу энэ хогийн цагийн ажиллагаанд зориулагдж байгаа учраас бас хог түрхэ зориулах шаардлагатай бас нэмэлт юмнуудыг захиалагчийн зүгээс оруулсан байгаа. За энэ манай компани бол одоо байгаль орчны газартаа бас одоо 3 дахь удаага энэ удаа бас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр одоо хамтран ажиллаж байна. За өмнө нь бол одоо бүх сумдад хог зөврийн машин нийлүүлсэн 18 ширхэг машин нийлүүлсэн. За мөн байгаль орчны газарт том аврын одоо чиргүүл тачин автомашин нийлүүлсэн байгаа. За энэ 3 дахь маань одоо бульдозер болж байна. За энэ бульдозерийн хувьд бол одоо 145 кВт хүчин чадалтай 5.8 одоо метр куб шороо түрхэх чадалтай ийм бульдозер байна. За нийт техникийн маань нийт чинь бол 18620 кг. Тэгээ ийм үзүүлэлттэй ийм машин байна. За техник маань үйлдвэрлэгчийн зүгээс болон одоо нийлүүлэгчийн зүгээс 1 жилийн буюу 1500 мот цаг ажиллах хүртэлх одоо баталгааг гаргаж байгаа. Тэгээд энэ хоёр үзүүлэлтийн маань аль нэгнээс нь өмнө техник маань гэмтэх юм бол одоо нийлүүлэгчийн зүгээс үйлдвэрлэгчээс бүх шаардлагатай засвар үйлчилгээг дамжуулж одоо үүрэг хүлээж байгаа гэрээгээр. Ийхүү Булган аймаг хогийг ландфилийн аргаар болоход нэг шатагдсан техник хэрэгслийг ашиглалтанд хүлээн авлаа.